Та бүхэндээ сурагчийн дэлгэрэнгүй мэдээллийг хэрхэн зөв илгээх, засварлах видео заавар хичээл хургуулж байна. За юун түрүүнд дүрмд хувцснаас эхлээд багш нар маань сурж байгаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулж байгаа. За эхлээд дүрмд хувцас магадгүй эсэстэй дүрмд хувцас тэмдэглэлтэй байх юм бол эсэсээс тухайн дүрмд хувцсын мэдээллийг татаад оруулж ирж болно. За дүрмд хувцас нь хэрвээ байхгүй байх юм бол мэдээлэл нэмэх засварлах гэдгээр ороод тухайн хүүхдэд байгаа дүрмд хувцснуудын артал нэг гэсэн тоог оруулж өгнө. Хэрвээ тэр дүрмд хувцас байхгүй бол тоо оруулахгүй байж болно. За жишээлх юм бол пижак, өмөд, цэнхэр цамц байгаа гэд дүрмд хувцсныхаа тоог оруулаад хадгалах товчоод авна. За хадгалах товчоод харахаар тухайн хүүхдийн оруулсан дүрмд хувцас маань эсэст бүртгээгүй төлгөөр буюу их нүүдэлтэй хадгалаад орхигдсон байгаа төлгөөр орж ирнэ. Тэгэхээр дүрмд хувцас хэрвээ эсэст бүртгэгдээгүй төлөвт байх юм бол та уг мэдээллийг заавал эсэс рүү илгээнэ. Амжилттай бүртгэгдлээ гэсэн мэдээлэл гарч ирэх юм бол амжилттай эсэс рүү илгээсэн гэсэн үг. Магадгүй энэ бүртгэгдээгүүд дээрээ харагдаад байх юм бол нэмэлт гэдэг мэдээлэл дээрээ дахиад дараад рефреш хийхэд бүртгэгдсэн төлөв нь бүртгэгдснээрээ гарч ирнэ. Дотор байрны мэдээлэл илгээе. За миний сонгож авсан багш болохоор дотор байрныхаа бүртгэлийг хийгээд эсэс рүү илгээж гисэн байна. За магадгүй тэнд хов хоосон байх юм бол эхлээд эсэс дээр дотор байрны мэдээлэл байгаа эсэхийг шалгана. За анхны тулд дотор байрны хүсэлт эсэсээс татах гэдгээ дараад татагдаж орж ирсэн мэдээлэл хэрвээ үнэн зөв байх юм бол та шууд дотор байрны хүсэлт нэмэх гэдэг рүүгээ ороод тухайн мэдээллийг их нүүдэл систем дээрээ хадгалаад болно гэсэн үг. За магадгүй орж ирсэн мэдээлэл нь буруу байх юм бол та дотор байрны хүсэлт нэмэх гэдгээрээ ороод буруу мэдээллүүдийг засварлаж эхлээд заавал хадгална. За хадгалсны дараагаар тухайн мэдээллийг эсэс рүү илгээхэд эсэс дээрээ засварлагдаж очиж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл болгон дээр илгээхэд алдааны мэдээ эсвэл амжилттай гэсэн хоёр мэдээ гарч ирж байгаа. Хэрвээ алдааны мэдээлэл гараад байх юм бол та тухайн мэдээлэл эсэс дээр давхардж байгаа юм уу буруу орсон гэсэн үг. Тэгэхээр эхлээд эсэсээсээ татаж оруулж ирж байгаад тэр мэдээллийг засварлаад эсэс рүүгээ илгээнэ гэсэн үг шүү. Өрхийн мэдээлэлээр мөн ялгаагүй. За өрхийн мэдээлэл бол таны хадгалснаар харагдана. Магадгүй эсэс дээрээ буруу харагдаад байгаа бол та өрхийн мэдээлэл эхлээд эсэсээс татах гээд тухайн буруу харагдаж байгаа мэдээллийг эсэсээсээ татаж оруулж ирээд засварлах шаардлагатай гэвэл мэдээлэл нэмэх засварлагаар ороод хадгалаад эсэс рүүгээ илгээнэ. Нуус хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхөнд буруу ороод ирж байгаа учраас би уг мэдээллийг засварлаад хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийг аваад хадгалъя. Үүнийхээ дараагаар уг мэдээллийг засварласан тул эсэс рүү илгээе. Магадгүй таны татаж оруулж байгаа мэдээлэл ам бүлийн тоо, айлын хиддэг хүүхэд гэдэг тоо буруу орж ирж байгаа бол та заавал ингэж засварлаж хадгална. Хэрвээ бүх мэдээлэл эсэсээс татагдаад засварлах шаардлагагүйгээр орж ирж байгаа бол та тус мэдээллийг мэдээлэл нэмэх засварлах гэж орж байгаад их нүүдэл дээрээ хадгалаад орхиход болно шүү. Амжилттай засагдлаа илгээхлээ гэсэн үг. За амьдрах орчны мэдээлэл бас мөн ялгаагүй. Амьдрах орчны мэдээллийг шууд эсэс рүү эхлээд илгээж үзнэ. За эсэс рүү илгээхэд ямарваа нэгэн алдаа гарч ивэл цаанаа тус мэдээлэл давхардсан болон буруу орсон байгаа тохиолдол байна гэсэн үг. Хэрвээ амжилттай хадгалагдлаа гэсэн мэдээлэл гарч ирэх юм бол эсэс рүү амжилттай илгээгдсэн гэсэн үг шүү. За энэ дээр амжилттай хадгалагдлаа гэд гарч ирлээ. Магадгүй алдаа гараад тус мэдээлэл илгээхдэггүй засварлах шаардлагатай байх юм бол та мөн өрхийн мэдээлэлтэй ижилхэн амьдрах орчны мэдээллийг эсэсээс татаж оруулж ирээд за буруу мэдээлэлээ засварлаад хадгалаад эсэс рүү илгээхэд илгээгдэнэ. За дотор байр өрхийн мэдээлэл амьдрах орчин зэрэг дээр өмнө жил бүгэлжилсэн хэрвээ датанд байгаа бол та түүнийг эсэсээс эхлээд татаж оруулж ирнэ. За тухайн дата мэдээллийг сайдрах хараад зөв байх юм бол зөв мэдээлэл нэмэх засварлагаараа ороод их нүүдэл дээрээ хадгалаад орхиход болно. Хэрвээ буруу байх юм бол тэдгээрүүдийг мэдээлэл засварлагаараа орж засварлаад хадгалаад эсэс рүү заавал илгээнэ гэдгийг дарахыг анхаараарай. Багш нарын их асууж байгаа зүйл нь эрүүл мэнд цэсний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг болон вакцинжуулалт гэдэг хоёр зүйлийг асууж байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бол яг саяны дараалалаар эсэс дээр хуучин мэдээлэл байх юм бол татаж оруулж ирээд засварлаад хадгалаад илгээнэ. За хуучин мэдээлэл байхгүй байх юм бол мэдээлэл нэмэх засварлагаараа хүүхдийнхаа мэдээллийг оруулж хадгалаад эсэс рүү илгээхэд болж байгаа. За вакцинжуулалтыг болохоор илгээх бөглөх ямар ч талбар байхгүй. Вакцинжуулалтыг зөвхөн
ЭС-ээс татаад вакцинд хамрагдсан уу үгүй юу гэдэг мэдээллүүдийг нь татаад харах боломжтой байгаа шүү. Ерөнхий мэдээлэл, эрүүл мэндийн үзлэг, осол, гэмтэл, мис засал гэсэн зүйлсүүдийг бол яаралтай илгээх болоогүй байгаа учраас тухай бүрт нь за одоо илгээгээрэй гэсэн үедээ заавар хичээлүүдийг хавсархан оруулъя.